үед оюу толгой асуудлаар Америк нэгдсэн улсаас 8 цент гэж иргэн маш идэвхтэй байр суурьыг илэрхийлж байгаа. За энэ бол одоо мэргэжлийн уул уурхай хүн. За тэгээд энэ Монгол улсад оюу толгойн гэрээг яаж хэрхэн яаж өөрчлөх талаар маш үнэтэй одоо зөвлөмжүүдийг бас хэлсэн учраас за би энэ үнэтэй одоо Америк нэгдсэн улсаас байхад ингээд холбогдож байна. Оюу толгой руу яагаад анхаарах болов? За би Германд уулуурхай инженери эзэлжээр төгссөн. 88 онд төгссөн. Тэгээд одоо амьдрал ирэхээр ингээд Америкт ирсэн амьдарч байна. Ирээд одоо 11 жил болох гэж байна. Тэгтэл бас миний ард эдгээр би одоогоор уулуурхай энэ чиглэлээр ажиллахгүй мэдээ удацсан ч гэсэн уулуурхай мэргэжилтийн болохоор энэ сая 12 сард оюу толгойн талаар сонсгол болоход их анхаарал хандуулсан. Тэгсэн чинь тэгэхээр тэнд ч одоо өөрчлөлтөнд орж байгаа л гэдэг юм яригдал юу болж юм гээд би тэгэхээр за ер нь яаж энэ монголчуудын энэ оюу толгойн төслийг илүү өөргөөжтэй болох вэ гэдэг талаар бодож эхэлсэн. Тэгвэл би ч одоо энэ чиглэлээр сурч мэргэжлийн хүн байна да нэг гаргалгаа олъё даа гэдэг. Тэгээ тэн дээрээс чинь зардлыг ер нь ханихгүй болохгүй маань энэ зардал гэдэг чинь замбар гарч байгаа юм байна. Энд чинь татвар өгөхгүй тулд юм уу эсвэл ногдлоош өгөхгүй тулд зардлаа өсгөөд байгаа юм байна. Зардлыг ерөөсөө хязгаарлахгүй болохгүй маань гэдэг. Яаж зардлыг хязгаарлах вэ? Энэ оюу толгой орлогын хэдэн хувийн зардал эзлээд байна, тийм ээ? Ер нь уулуурхай төслүүд, ижил төслүүд орлогынхаа хэдэн хувийн зардал нь эзэлдэг юм. Тэрний талаар судалж эхэлсэн энэ ухааныг ашиглаад. Тэгсэн чинь ил уурхай дээр болохоор нэг 35, далд уурхай дээр болохоор орлогынхаа 45%-ийг зардал нь эзэлдэг гэж гарч ирсэн. Энэ бол дундаж тийм ээ дундажтэй. Тэгээд Индонезид байгаа Freeport гэдэг нэг Grasberg-ийн уурхай ингээд бас адилхан блокчейн-аар ашиглаж байгаа. Манай оюу толгойтой адилхан тийм аргаар болж байгаа. Тэр талаар бас сонссон. Тэгээд ер нь энэ зардлыг хязгаарлахгүй ерөөсөө өсгөөд зогсохгүй байна. Мөн зарлаа өсгөөд ашиг багасгаад татвар аль болох баг төлөхийн тулд ингэж байгаа юм байна. Тэгвэл яаж зардлыг хянах вэ гэдэг. Тэгэхээр дээш одоо бүр өсгсөөр зардал нь асар их хөрчөөд оюу толгойч өрөөтөнтэй юу гэж хэлж байгаа гэхээр манайх ер нь ашиггүй шах ажиллаад байгаа гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгсэн үрднэ Америкт болохоор маш ашигтай төсөл шүү дээ. Тэгэд хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа борлуулад байгаа тийм ээ. Ийм хоёр өөр мэдээлэл яваад идэг. Америкийн хүмүүс болохоор их ашигтай ажиллаад байгаа. Тэгээд манай хувьцаа маш ашигтай шүүгээд хувьцаагаа борлуулад идэг. Монголчуудтай болохоор ястай ашиггүй төсөл байгаа шүү дээ. Айгүй их алдагталтайгаа ерөөсөө ашиг мөд гарч ирэхгүй байгаа. Гэт ингээд идэг. Тэгэхээр би за тэгэл 45% орлогын 45% нь уулуурхайн төслүүдэд дунджаар байдаг юм бол 45%-аар нь хязгаарлалт өгтөөё тийм. Тэгээд хязгаарлалт өгтөөхөөр тийм гаргалгаа гаргасан. Тэгээд 45-аас дээшх нь болохоор яа өөртөө оператор компани буюу Риотинтэй өөртөө хариуцдаг. 45 хүртэлхийг бол хүлээн зөвшөөрнө тийм ээ. Би бүр анханаас ингэж ирсэн. Энэ нь ашиг тамлын гол эзэн чинь Монголын ард түмэн шүү дээ. Тэр үндсэн хуулийнхаа дагуу тэр уул нь бол бүр орлогынхаа 51% авна гэж би тийм бодож ирсэн. За тэгээд 51-49 бол яг хөө манай ашиг тамлыг олборлох техник технологи ноу-хау хөрөн мөнгө гаргаж байгаа юм байна. Тэгснийхээ үр дүнд яг манай газрын гүнд байгаа баялагийг гаргаж өгснийхээ төлөө тэд нар яг манай баялагын 49% ав гэх тийм ээ. Манайх ашиг тамлаа гаргаж байгаа юм байна. Манайх 51% аваа яг гэсэн анх гаргалгаар хэлсэн. Тэгсэн чи ерөнхийдөө олон улсын юмд бол ингэдэг гинэ. Ерөнхийдөө тэгж бас болохгүй. Тэгэхээр нөгөө оператор компани бүх зарлаа ганцаараа даах болохоор ашиггүйгээр ерөөсөө хамтрахгүй гэдэг тийм байршуудтай байдаг. Энэ олон улсын жишг гэдэг. За тэгвэл яах вэ гэсэн чинь EBITDA гэж гарна байна. За EBITDA гэж юу вэ гэж судлаа. EBITDA гэдэг бол earning before interest, tax and depreciation and amortization энэ үгний төвчлөл. EBITDA нь болохоор яадаг гэхээр зардалч маань OPEX, CAPEX гэж хоёр зардлаас бүрдэж байгаа. Нэг нь OPEX гэдэг нь урсгал зардал. Тийм ээ. CAPEX нь болохоор анхны хөрөнгө оруулалтын зардал. Тэгэхээр EBITDA болохоор орлогоосоо OPEX буюу урсгал зардал хассны дараах үлдэгдэл нөхгүй. Тэгэхээр урсгал зардал хасчаар EBITDA болж байна. Одоо нөгөө би дахиж англиар EBITDA гэдэг нь earning before interest, tax
depreciation and amortization гэж байна. Тэр өнөөдөр монголоор орчуулбал орлогоос юуг нь асах вэ гэхээр бүх урсгал зардлаас нь. Тэгэхээр цаана нэг дүн үлдэн шүү дээ. Тэр чинь бол үйл ажиллагааны ашиг гэж юм. Үйл ажиллагааны ашигаас эдгээр удаа яачаад ирэхээр дахиад цаанаас нь зээлийн хүү басж байгаа юм. Татвар Монгол улс татвар гэнэ гэх ингээд татвархасаа тий. Тэгээ дараа нь илэгдэл хоригдл гэдэг ингээд засгаар чинь цаана борж ашиг гүйлчлээ. Бараг ашиг гарахгүй байна гэдэг тий. Тэгээ монголчуудад ногдол ашиг өгөх боломжгүй байна гэж тоошлуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ такс буюу татвар зээлийн хүү илэгдэл хоригдл хасгаас нь өмнө зөвхөн үйл ажиллагааных нь зардлын хасаал үйл ажиллагааны ашиг энэс нь 50-49-ээр хуваая гэсэн чинь наад чи өстой олон улсын хэмжээнд өстой хүлээн зөвшөөрөгдөж байгаа загвар шүү гэж байна. Наадхаас чи яхад бол үнэхээр зардлын бас тодорхой хэмжээгээр хуваалцж шүү дээ үйл ажиллагааныхаа зардлыг тийм. Тэгэхээр чи наадхаас өстой шударга наад дээр ч бол болно гэдэг чинь. Тэгээд тэгвэл ингээд EBITDA буюу тэр татвар зээлийн хүү гэж хүн оролцоод нөгөө нэгтлэн бодогч нар яг махинац хийх гэдэг шүү дээ. Дүнгууд өөрчлөх гэдэг. Зээлийн хүүг ялангуяа их хидэгдээд байгаа тийм ээ. Манай ашигч зээлийн үдээд ичээд байгаа. Энээс нь тэр их хасгаас нь өмнө тэр ашигаа хувааж авъя. Энэ шударгуу гэсэн. Энэ өстой шударга шүү. Маш шударга гэж байна. За тэгээд зүрх тгийе гэжсэн. Тэгээд би нэг зардал дээр нь хязгаарлалаа гэсэн. Би таас тогтоох гэдэг шүү дээ. 45% тийм. Таас дээш гарах юм бол оператор компани буюу Rio Tinto өөрөө одоо 50% зардалтай болчвол 5% өөрсдөө менежментээ буруу хийснээс болж муу хийснээс болж та нар өөрсдөө хариуцаа гэж 5% та нар өөрсдөө ашигаас одоо тэдний доногдох 49%-аас асна гэсэн үг шүү дээ. Манайх EBITDA-гийнхаа 50% авна гэсэн үг тийм. Тэгэхээр зээл мэлийн хүн гарааг багчтай хасагтайг багч. Тэр чинь нэлээд тонд дүнтэй болох юм. Ийм хөвдөр ингэж явсан. Тэгээд энэ их маш шударга юм байна гэдэг. За тэгээд энийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ гэсэн. Хүлээн зөвшөөрөхгүй бол асуудал бас байгаа. Манай анх эдгээр чинь төслийг яхта 5 тэрбумаар олборлно гэж хэлсэн. Гэтэл одоо өнөө хүрэхэд 3 дахин өсөд 15 тэрбум болцсон байгаа зардал. Тийм ээ. Тэр 3 дахин өссөн байгаа. Тэгэхээр энэ 3 дахин өссөн асуудал бол үнэхээр байж болшгүй. Тэр байтугай манай энэ дээр иргэдэд байгаа тэзүү өдрөөч батлуулаагүй ингээд явчихсан. Ингээд байж байгаа. Тэгэхээр энэ бол монголчуудад ямар эрх болгож байна гэхээр анх төлөвлөжсэн 5 тэрбум гэжсэн 3 дахин өссөн учраас манайх гэрээгээ бүр шинжлэх тийм эрхтэй болох энэ хууль эрх зүйн талаас үндэслэл болчихж байгаа юм. Зардлыг 3 дахин өсгсөн учраас. Тэр саяхан нөгөө зардлыг бас 1.9 тэрбумаар өсгсөн. Тэрийг юу гэж тайлбарсан гэхээр геологийн нөхцөл байдал хүндэрснээс болж бас ингэж монголчуудад тайлбарж байгаа. Гэхдээ сая Баракудатай асуудал 10 сарын 25 оны 10 сарын 25-нд хурал болсон. Тэн дээр тэр юу хурал болсон гэхээр Америкийн хувьцаа эзэмшигчид биднийг мэдээлэлээр тухайн үед нь хангаж чадаагүй буруу ингээд хоцроосон. Тэгээд бүх юм төлөвлөгөөний дагуу гэж явж ирсэн гэдэг бодлоо хуурсан байсан. Гэтэл зардал 1.9-ээр өссөн байсан гэдэг мэдээлэл гарч ирсэн. Энд бидний гомдолтой байна гэдэг Америкт байгаа хувьцаа эзэмшигчид гомдол гаргаад тийш шүүх хурал болсон юм лээ. Тэгээд тэрээр Rio Tinto бурууга хүлээн зөвшөөрсөн 138 сая доллар төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр чинь юу гэхээр геологийн нөхцөл байдлаас болоогүй гэдгийг бас мэрэгжлийн шинжээчд, хөндлөгийн шинжээчд тогтоочихсон. Тэрний үг тогтоосон гэхээр энэ бол мисменежмент буюу удирдлагын алдаа байсан. Геологийн нөхцөл байдал хүндрээгүй гэдэг тийм хөндлөгийн шинжээчдийн төгөлд гарсан. Тэр нь шүүх тэрийг хүлээж авах шүү дээ. Хөндлөгийн шинжээчд, мэрэгжлийн шинжээчдийн төгөлд төвч. Тэгээд тэрнээр Rio Tinto үнэхээр буруугаа хүлээгээд 138 сая доллар төлөхөөр болсон байхгүй юу? Энэ чинь манай монголчуудын хувьд одоо хүртэл тэр Америкийн хувьцаа эзэмшигчдийн хувьд бол ингээд бидний амыг хаачлаа шүү дээ 138 саяар. Манай монголчуудад бас адилхан тэр мэдээлэл чинь өгөхгүй. Одоо хүртэл одоо геологийн нөхцөл байдал хүндэрснээс болж ингээд үнэссэн юм аа гэж зардалтай яваад байгаа ш 1.9 сая тэрбум бол тэрбум шүү дээ. Бараг 2 тэрбум гэж 100 сая доллар л дутуу шүү дээ. Тэгээ 1.9 тэрбум доллар үнэ өссөн зардал.
ийм асуудал. Тэгээд энэс болоод яг энэ ч бас манай монголчуудад мэдээлэхгүй 1 жил 5 сар болсон байгаа. Энд нэг хэн хэлсэн бэ гэхээр Монгол их нэртэй Ричард Бойлиг ч хүн тэр шүүх хурал дээр хэлсэн байгаа. Яг нь одоо аюу толгойд маш өндөр албан тушаал хашаасан Рио Тинтогийн дээд удирдлагада хэлж ирсэн байлаа. Одоо ингээд зардал итрээд шүү дээ. Тэ? Рио Тинтогийн дээд удирдлагаас яг зүгээр зүгээр ажил хийж яах гэсэн юм шиг тийм. Итгэж бас хуугүй юм төн штэ тийм ээ. Итгэл алдаад байна штэ. Тэгэхээр итгэл алдаад байгаа учраас бид нэр зардлаа хянахан зүйтэй юм байна. Энийг бол Монгол улс хувьцаа хувь эзэмшигчийн хувьд бол шаардах бүрэн эрхтэй. Энийг олон улсын арбитрт хандсан ч байсан бид нэр 34% эзэмшигчийн хувьд бид нэр зардлаа хянах эрхтэй үстэй гэхээр бол эрхтэй гэж олон улсын арбитрийн шүүгч тэгдэг. Дэлхийд дээр одоо IoT гэж юм байна. IoT гэж юу вэ гэхээр судлаа. Гэсэн чинь Internet of Things гэж байна. Internet of Things юу вэ гэсэн чинь энэ бол дандаа сенсорууд, мэдрэгчүүд. За энэ мэдрэгчүүдийг үнэхээр хэрэгжилчихсэн компани байна уу гэсэн дэлхийд дээр ялангуяа Rio Tinto, HP зэрэг мундаг компаниуд хэрэгжилж байна. Энийг тэг яагаад монголчууд харин хэлэхгүй байгаа нь тэр бол асуудалтай гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөртөө бол хэрэгжилж байгаа. Бүр Австралид байгаа Pilbara гэж оюутал Rio Tinto-гийн том уурхай байгаа. Тэрэн дээр бүр 1500 км-ийн санаас офисоос дандаа бүр хөнгүү экскаватор трак машинуудыг алсаас удирдаад бүх мэдээллүүдээ тэр сенсор мэдрэгчүүдээр аваад компьютер дээр мэдээлэл аваад ингээд удирдах болж байгаа. 1500 км-ийн цаанаас шүү. Перт дотоос. Би Перт дотод байсан. Австралид. Би ч Австралид 3 удаа явсан шүү дээ. За тэгээд ингэж мэдээлэл авч болж байгаа. Техник технологи хувьд бол боломжтой. Бараг автоматчилсан тэр уурхай шүү дээ. Тийм ээ. Бүх хүмүүний оролцоог болчихсон тэр мэдээлэлүүд бол сенсор мэдрэгчдээр л орж ирээд байгаа. Тэгэхээр ERP гэж юм байна. ERP гэж юу вэ гэхээр Enterprise Reserve юу вэ? Planning гэж байна. Энэ ERP програм санхүүгийн мундаг програм, софтвер програм баггүй. Энийг Германы SAP гэж компани анх бүтээсэн. Энэ ERP-г одоо дэлхийд дээр маш олон орн ашигладаг. Манай Монголд ч ашиглаж байгаа зарим уурхайнууд. Манайх бас ERP-тэй төстэй нэгтлэн бод бүртгэлийн бас тийм програм зохиотсон бас тэрийг ч ашиглаж байгаа. Ер нь ийм үйл ажиллагаагаа ингээд софтвер програмаар гэж яадаг тийм юмуд бол яа дэлхийд хэд янз байгаа. Зүгээр хамгийн тэр мундаг нь гэх юм уу тэр Германы ERP багхгүй. Энийг ашиглаж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд хэн зогсож байна? Офис суучдыг нэгтэн гоо зогсож байгаа байхгүй. Нэгтлэн бодчууд тэр мэдрэгчээр ирсэн мэдээллийг авлаа. Нөгөө софтвертэй холбож гармаараа шивээд юм уу эндээс авсан мэдээлэл ийшээ копи пейст хийлээ. Тийм ээ. Ингээд тэнд нэгтлэн бодчууд тэгээд дүнгийн хараад дараа менежер удирдлагатаар мэддэгдээ сууж байгаа байхгүй. Зарлагыг өөр нь хянах болцоотой юм байна. Блокчейн дээр ашиглах болцоотой юм байна. Техник технологи бүрдсэн юм байна. Rio Tinto өөрөө бүр одоо энэ бас Америкийн үн цасны хороо гэж байгаа. SEC гэж байна. Security and Exchange Committee гэж байна. Тэн дээр юу ч Rio Tinto ч маш чухал үүрэгтэй бас гişүүн бүх репортуудаа тэнд өгдөг үн цасны хорон дээр. Яг л тэргэж хувьцаагаа борлуулж байгаа. Тэр чи харж иж бирж дээр гаргаад хувьцаанд борлогдоод байгаа шүү дээ. Тэрнийхээ дагуу худлаа ярьж болохгүй бүх мэдээлэл үнэн өгсөй тийм бүр дүрмтэй. Алдаа гаргах юм бол маш хатуу торгуултай. Яг бол хувьцаа эзэмшдэг буруу мэдээлэлээр хангасан хуурсан гэдгээр маш өндөр торгуулдаг. Тэр бумаар ярина шүү дээ. Торгуулт нь. Glencore. Glencore-тэй би тэг явж байгаа чинь Glencore-тэй нийлэх гэж байгаа гэдэг мэдээ гараад идэв. Одоо 2 сарын 5-нд шүү дээ. Тэг яагаад энэ манайхтай гинт яарад ингэж гэрээ ихэр болчих гэсэн цаанаасаа тийм 2 сарын 5-нд хөрм их гэдэг юм лээ. Хүнээр бол хөрм их гэдэг аахгүй. Glencore-тэй нийтдэж яах гэдэг гэсэн чинь энэ хоёр чи хоёулаа нийлэхээрээ зэсийн зах зээлийн хамгийн том компани болох гэдэг. Хамгийн том компани болсноор яадаг гэхээр дэлхийн зэсийн үнийг тогтоох юм. Гол утгаж авах. Тэгэхээр үн тогтоон, үн тэгэхээр энэ хоёр чинь монополь болох гэдэг аахгүй. Айгүй том хэрэгтэй болох гэдэг. Тэгэхээр Glencore ямар компани бэ гэсэн чинь Glencore бол манай Монгол улстай хэрэгтнээс олбогдсон компани аа. Өөр энэ Rio Tinto гэсэн юм. Яг нь манай Эрдэнэтийн зэсийн бажимлыг зарж өгдөг байсан компани. Мөн манай 5 толгойн нүрсийг
офтек гэрээгээр манай нүүрсийг хямдханаар худалдаж аваад цаашаа зардаг. Маш их ашиг болсон компани баггүй Glencore. Тэгэхээр Glencore Rio Tinto-гоос юугаараа давуу талтай гэсэн чинь Glencore бол үнэхээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд зарж борлуулж чаддаг. Өөрийн мундаг сүлжээтэй логистикийн болон борлуулалтын сүлжээтэй компани. Энэгээр Rio Tinto-гоос давуу 100 тэрбум долларын үнэлгээт үн цэнтэй компани. Rio Tinto болохоор олборлолтын компани. Маш олон зөвхөн зэс биш, маш олон алюминий хөмөр олборладаг. Энэгээр олборлагч тийх уурхайчин компани баггүй. Тэгээд уурхай тал дээр олборлох тал дээр Rio Tinto сайн. Тэгээд үн цэн нь болохоор одоо дэлхийн зах зээл дээр 160 тэрбум долларын үнэлгээтэй яваа компани. Энэ хоёр нийлэхээр 160 102 нийлэхээр 260 тэрбумын үнэлгээтэй маш мундаг компани гарч ирж байгаа байхгүй юу? Дэлхийн нэг номер болох гэдэг. Тэгээд энэ Glencore-тэй нийлэхийн тулд яах гэж юм хин энэ манай монголчууд стандарт цаанаасаа заяасмар азтай юм. Яг энэ ингээд баркуда гэж асуулт гараад ирсэн. Тэгсний Glencore-тэй нийлнэ гэдгийг өөртөө бүр зарлан тунхагласан олон дэлхийд бид нар одоо 2 сарын 5-нд Glencore-тэй нийлнэ гэсэн. Энэ манай монголчууд ямар азны юм болж ийн гэж Glencore-тэй нийлэхийн тулд бүх манай тавих нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Яг гэвэл Монголтой наад асуудлаа шийдчихээ гэсэн. Маргаантай байгаа асуудлаа шийдчихвэл танайтай гэрлэе гэж яахгүй одоо хүнээр бол гэр бүл болёо, нэг гэр бүл болёо гэж. Тэгэхээр Glencore өөрөө урд нь бас хавилгалны асуудлаас болж бүр 1.1 тэрбум доллараар торгуул олон улсын юмд төлжсэн компани. Тэгээд тэрнээс болоод бүр одоо 1.1 тэрбум доллар төлжсэн компани бүр хаширсан бас одоо бидний асуудалтай маргаан сард байх хэрэггүй юм тэр тий. Аль болж чи наад асуудлаа шийдчих, Монголтой асуудлаа шийдчих гэж. Тэгэхээр Rio Tinto манай Монголтой асуудлаа шийдчихэд Glencore-тэй 2 сарын 5-нд хөрөм их гэдэг нь шүү дээ. Тэгэхээр за Монголтой тэгэл асуудлаа шийдэх хэрэгтэй. Манай хартан бол сэтгэл дундуур байгаа тий. Үнэхээр номтой шиг авч чадахгүй бар 51 он хүртэл. Бид чинь их сонир шүү дээ. Юуг нь хараад үзвэл одоо бүх төлөвлөгөөнүүд 50 он хүртэл хийсэн байх шүү дээ. Гэтэл манай монголчууд яаж ярьж байгаа гэж 108 плюс 18 жил ашиглана гэж яриад байгаа. Гэсэн мэт төлөвлөгөөг нь хараад 2050 оноор дандаа дууссан баг. Одоо гэхдээ одоо entry тий. Энэ минийг нэмэхээр ингэж уртсан гэж яриад байгаа. Тий. Бараг сарцж туслаад явах юм шүү. Тий. Улс сэтгэл дундуур байх юм бол төрийн зүгээс хүсэлт гаргадаг. Тийм компани. Манайд forensic audit хийж өгөөч. Бүр шүүх нэгтлэн бодохын задаргаа шинжилгээ хийж өгөөч гэдэг хүсэлт гаргадаг. За энийг Big Four гэдэг 4 аудитинг компани дэлхийд маш нэр хүндтэй 4 том Big Four гэж аудитинг компани байгаа. Тэдний юу гэхээр PwC гэж байгаа, Deloitte гэж байгаа, тэдний 4 аудитинг маш нэр хүндтэй маш баян компаниуд байгаа. Энэ бол бид тэгэхээр эдгээр шалгуулбал тийм юм шүү гэсэн тийм ээ. Наадвал чи дандаа жил болгон Rio Tinto-гийн аудитыг хийдэг учраас ашиг сонирхолт үүссэн. Тэгээ үйлчлүүлэгч байгаа маш олон сая доллараар аудитыг хийж өгдөг. Тэгэхээр тэр компанийхаа эсрэг юм багтаа хийж өгөхгүй байхгүй юу? Нөгөөдөл чинь ахиух мөнгөийг ихчихэд тэдний талд аудитын дүгнэлтээ гаргаж өгөхгүй байхгүй юу? Тэгэхээр эднэрт бол итгэж болохгүй маань гэсэн тийм бас тэдний талд орчих өндөр магадлалтай. Яг гэвэл байнгын үйлчлүүлэгчд нь олон жилийн ингээд туршид мөнгөний аваад үйлчлэгийг хийгээд үзүүлсэн. Тэгэхээр ямар компани үзүүлэх вэ? Өөр үнэхээр forensic audit хийдэг тийм мундаг компаниуд байна дэлхийд дээр. Тэд нар Rio Tinto-тэй үржилж тийм харьцаж байгаагүй тийм ээ. Огт тэдний гэрээ хийж ажиллаж байгааг захиалгаар ажиллаж байгаагүй тийм тэдний мөнгийг аваагүй гэсэн үг. Тийм компаниуд байна. Тэд нар төр засгийн хүсэлтээр хийж өгнө. Тэд нар бол өстой зөвхөн нэгтлэн бодох шүү дээ. Бүр мэржлийн уул уурхай улсууд очоо тийм энэ технологи талаас болж гин үгүй юу? Уул уурхай технологиуд хүнд механизмууд том төхөөрөмжүүдийг яг дэлхийн зах зээлийн үнээр авч юу дээр нь үн нэмээд шахсан байна уу оюутгай төсөл рүү гэдэг мэрэгжлийн талаас тал талын мэрэгжлүүд оролцож шийдэг ийм айхтар аудитын юу баггүй юу forensic ийм шүүх нятлан бодох задаргаа шинжилгээ гэсэн үг. Ийм компани байна бид тэрийг бүгдийг нь олдсон байгаа. Ийм юм хийх хүсэлтэд гаргах нь Монголын засгийн газарт эрх нь байгаа. Яагаад ирэх тийм үүсдэггүй гэхээр зарлаа 3 дахь өсгсөн. Дээр нь сая Баркудагийн асуудлаас болоод тэр шүүх хурал дээр
худлаа ясн баригдсан хөндөнгийн шижээчийн дүгнэлтээр энэ бол 1.9 тэрбум долларын өсөлт бол геологийн нөхцөл байдлаас болоогүй. Мис менежмент буюу удирдлагын алдаанаас болоод үүссэн гэдэг. Тэнийг одоо хүртэл манай монголчууд хүлээж зөвшөөрөөгүй байна. Америкийн шүүхтэр хүлээж зөвшөөрчихэд 138 сая доллар төлөхөр болцсон шүү дээ. Тэр бол нэг зарга хийсэн Америкийн хувьцаа эзэмшигчид тэднэрт өгчөж байгаа. Тэдний амыг таглаж байгаа. Тэд нар одоо мөнгө авсан болчихж байгаа гэх тийм. Гэтэл манай монголчууд юу ч аваагүй шүү. Манай хуурцсан байна шүү дээ. Бүх юм төлөвлөгөөний яс сайхан байгаа гэж чинь дараа нь 1.5 1 жил 5 сарын дараа энэ асуудал тэгтээ мэдэгдсэн. Тэгсэн чинь монголчууд яасан гэж тийм ээ яг ерөөд үн зардал маш их нэмэгдсэн. Гэтэ геологийн нөхцөл байдлаас болоод нэмэгдсэн гэж хэлээд яасан гэж оюун эрдэнэ засгийн газарт энэ асуудлыг ингээд зогсоо ер нь тийм энэ асуудлаа цааш ярих болий. Яг танай 2.3 тэрбум долларын юу чинь тэглэе. Тэгэд энэгээр цаашаа маргах байлээ гэж. Энд ч бас зүгээр нэг 2.3-ыг зүгээр ингэчихгүй байхгүй. Манай талын дахиж тэр талаар маргаа үүсэхгүй болгочих жоох. Тэгвэл маргах аргуудыг энэ асуудал мэдчихгүй юу. Тэгээд тэг шүүхтгэр энэ манай монголчууд хуурцсан болчихсон. Энэ хамтран ажиллагч 34% эзэмшигчтэй хуурж болохгүй байхгүй. Чинь бүр Америкийн үн цасны нэг хороо морон дээр ягаад бирж дээр энэ асуудлыг ярих юм бол Рио Тинтиг нэр нь асар унаа хувьцаа унаад айгүй цагаад бол бирж сөөгдөх болно шүү дээ. Зөвхөн том алдаа гаргасан хамтрагчаа хуурсан тийм ийм том асуудалд орохоос учраас 2.3 тэрбум долларын нөгөө өрийг тэглэсэн байхгүй. Энэ бол зүгээр тэглэсэн шүү дээ. Тийм харилцсан манай талыг бити тэгээч дахиж арбитрд бити заргалдаач гэднээс тэглэсэн байхгүй. За тэгээд тэр 2.3 тэрбум долларын үрчин тэглэгдсэн нь манай хөргөө болсон дахиад өртөө. Яг л Рио Тинтиг охин компаниуд маш өндөр хүртээ зээл манай Монгол өгсөөр байгаа тийм. Тэр нь нөгөө Лайбер буюу Лондон Интербанк юуны рейт хэлээд. Манай ихнэр цагаад. Рио Лайбер би бүр асуусан энэ нэмэгдсэн төвшилсэн үгүй гэсэн. Лайбер Интербанк банк хоорондын зээл Лайбер. Нөгөөдгөө софр гэж байна. Софр нь юу гэхээр чинь бас нэг overnight гэж байна. Бас тэр төвчлийг гаргаж ирсэн юм аа. Overnight бас rate. Энэгээр нэмэгдсээр тэр дээрээс Libre software дээр бас нэмэх нь гэж байгаа шүү. Ингэсэн чинь бүр нөгөө хүчин 6.5 дээр Libre 6.5 дээр нэмэх софтвер Libre ингээ нэмсээр барж 10 төгсөж гэж байгаа. Зарим нөхцөл яг нэг 8.10 хэд болдог гэж байна. Ийм өндөр үнэтэй зээл өгч байгаа. Охин компаниуд нь шүү дээ. Рио Тинт. Тэр чинь уулна хамтран эзэмшигч нь Рио Тинтээс ирж яахаар оюутнуудаа төсөлдөө охин компаниуд давхар зээл өгөө ингээ хүүгээр юм алаа. Тэр хүүн нь болохоор бүх ашиг идчих яг. Манай Монголд очих хэрэгтэй шиг. Тэр хүүгээр иддэг юм маш залтай юм санхүүгийн арга зохиоцсон. Энэгээр манай Монголд очих хэрэгтэй мөнгө ил идээд идэг. Тэгээд та хамгийн чинь ингээд хүүндээ явчихдаг шүү дээ. Та нар ингээд ногд ашиг хугацаанд ингээд хойшлоо тийм. Тэгээд бас дээр нь ашигаа басах зардлаа өсгчихэд байгаа болохоор манайх аж ахуйн нэгжийн орлогын албад татвар бас авч чаддаггүй тийм. Уул аж ахуйн нэгжийн орлогын албад татвар ашиг гаруул авна гэж хүлээгээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь зардлаа өсгчээс ерөөсөө ашиг гардаггүй. Монголчууд тайлбарт энэ айгүй ашиггүй ажиллагаа урд хөрг оруулалт мөрөлт ингээд бүгдийг хийсэрэж ашиг гарахгүй байгаа шүү дээ гэж хэлээд байдаг. Тэсмэр дэлхийн зах зээл дээр болохоор манай хувьцаас маш ашигтай хувьцаа шүү дээ гэдэг Америкийн зах зээл дээр яриад байдаг. Тэгэхээр чи хоёр өөр мэдээж яваад байгаа тийм. Америкээс хувьцаа эзэмшдэг хувьцаагаа зарахын тулд маш ашигтай төсөл шүү гэж яриад тэг мөнгө босгоод байдаг. Манайхд болохоор маш ашиггүй байгаа зардлаа нь ашиг гарахгүй байгаа шүү дээ гэж яриад байдаг. Тэгээд ногдлын ашиг хугацаа бүр хэзээ өгөх нь ойлгомжгүй тийм. Маш өдрөгөр бодох нь 30 дон гэж байна. Ямар саналыг тамир байна вэ? За би ийм гаргалгаа олдсон хүний хувьд болохоор энэ гаргалгаагаа тэр гэрээнд тусгуулах хүсэлтэй тусгахгүй бол би тэнд ороод ширэггүй зүгээр энгийн ажлын хэсэгт ороод ширэггүй. Би зүгээр нэг тэнд ажлын хэсгийн гишүүн болохыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь би орох гэдэг нь юу гэхээр санаагаа тусгуулах гэдэг. Энэ монголчуудад маш их ашигтай. Олон тэрбум доллар ашигтай. Тийм болохоор би алхах зөвлөх хэмжээнд ороод үнэхээр тэр санаагаа тэр гэрээнийхэн төсөлтөнд оруулаад ингээд ажлын хэсгийн буюу Монголын засгийн газрын санал оруулж
энэ гэрийн оруулж энэ гэрээ хийх гэдэг. Миний энэ санааг бол Рио Тинто өнөөгийн нөхцөл байдал бол хүлээн зөвшөөрнө. Би хүлээн зөвшөөрөх гэдэг бүр эдийн засгийн тооцоо болон хууль эрх зүйн талаас нь баталгаажуулсан юм аа. Манайхыг бүр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй өөрсдөө тийм байдалд байгаа. Ягаад гэвэл баркууд нь баригдчихсан тий би барьсан юм чинь дэлхийн тэр хурлан нэгээд Америкийн шүүхээр тогтоогдчихсон. Тэр баркуудтай асуудал манай авилгатай тэмцэх газраар мөрдөгдөж явж байгаа бүр дотоодынх нь имэйлүүд нь баригдчихсан. Хин дээд удирдлагууд нь энэ талаар мэдчихсэн баригдчихсан тийм байгаа. Тэгэхэд би сонсголоор харахад бол үнэхээр мдэггүй зэдэггүй энэ баркуудыг мэдхгүй тэргээл мэлдэж юм л. Одоо яг тэр өөрсдийнх нь тактик гэж би ойлгож байна. Тэр бол яг тэр хүний асуудал. Энд гэхдээ үнэнд гүйцэтгэж байгаа. Гэхдээ тэр имэйл нь бидэгт баригдсан манай авилгалтын цэцэг газар тэрийг илрүүлчихсэн байж байгаа. Гэхдээ тэр байцаалт мэдүүлэг өгөө явж байгаа юм шиг үлээ. За тэгэхээр манай энэ юу заавал хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл Glencore-тэй нийлэх нь Rio Tinto-гийн бол амин чухал асуудал. Энэтэй нийлснээр дэлхийн зах зээл дээр монопол тогтоох бүр маш нөлөө өгөхий нэг номерын компани болох юм аа. Rio Tinto, Glencore хоёрыг. Энийг дэлгэрхийн тулд бүхнийг хүлээн зөвшөөрөөд золиослох хэрэгтэй бол золиослох улсуудаа ч гэсэн золиослоод нийлнэ 2 сарын 5-нд. Тэгэхээр 2 сарын 5 бол тунд өгсөн байгаа 31 одоо өнөө маргааш 2-3 хоногийн дараа байна. Тэгэхээр би Монголд одоо явах үнэхээр одоо амжихгүй болж байна. Хоёрдугаарт бас надад засгийн газраас одоо хүртэл гэрээ байгуулах ямар нэгэн санал ирээгүй байна. Тэгэхээр би яард хугацаанд тийм саналаа би их хурлын гишүүд рүү олон имэйл явуулсан. Авсан ч гэсэн хариу алга байна. Эртээд Батнайрамдлаас нэг юм ирсэн. Мессеж үлдээсэн мэсэн сайн байна уу та саналаа ирүүлнэ баярлалаа гэсэн 3 жижигхэн өгүүлбэр юм уу юм тавьсан мэс би саналаа явуулсан. Авсан хэсэг нь мэддэхгүй тагч болсон. Ерөнхий сайдын зөвлөх зандан шатар ерөнхий сайдын зөвлөх од сүрэн гэж залуу холбогдсон. Тэнтэй ярьсан. Тэр хүн миний саналыг цаашаа уламжилж өгнө гэсэн чинь би уулуурхан асуудлыг үнэхээр сайн мэдэхгүй байна. Энийг холбогдох мэддэг усуудтай таныг холбож өгөө гэж тагчиг байна. Өөрөө гадаад явж байгаа гэсэн. Тэр үед намайг ярьж хахад ерөнхий сайд зандан шатар Швейцарын Давосын нэг эдийн засгийн чуулган уулзалтанд оролцсоо явж исэн. Тэрнээс хойш од сүрэнч таг болчиход байна. Тэгэхээр би одоо бүр арга орж ирэл. Тэгэхээр од сүрэнд таг болчлоо. Батнайрам руу хандаад тагчиг болчлоо. Уул нь мессеж үлдээсэн шүү дээ надад. Тэгээд бусад их хурлын гишүүд учрал руу бүгдээнд нь одоо интернетээр байгаа имэйл хэвгүүдээ аваад бүр BCC гэж үүдэг шүү дээ. Имэйл дээр хамтран харж болох тийм тийм яваад олон гишүүд Батболгох Батцэцэг олон гишүүд рүү явуулсан. Ямар ч хариу байхгүй. Би бүр 11 рүү явуулсан. 11 над руу хаяг маяг өгөөч гэх би хаяг маяг бүх юмаа мэдээлэл өгөө явуулсан. 11 гэдэг төвчөөд улам цаашаа бас тэр мэдээллийг уламжлах систем шиг байна. Тэгээд одоо уламжилсан юм уу гүм үү бүүм одоо хариу байхгүй. Одоо би тэгэхээр нэг чухал одоо цаг нь тунд өгчөөд байна. Одоо 2 хоногийн дараа Монголын хувьд тийм 29-32 үлдэж байна. 31 гэхэд гэрээ хүлээ хийгдчихнэ. Тэгэхээр одоогийн байдлаар би баримжаа засгийн газрын байр суурийг мэдж байгаа. Юу гэхээр одоо зээлийн хүүг нэг 10 заримдаа 10 зарим 8.1 хэд байгаа. Энийг 5% буулгая гэж байгаа. Тэгэхээр нэмдэн жоох нэлээд үнэрхэж за 5 болгомооргүй байна. 5 болгох юм бол ингэн мэгэн гэж өөрийнхөө цаас нөхцөлийг тавих юм билээ Рио Тинто. Тэгэхээр бид нэр буулаа гэхэд 4.5 буулгана. Тэрнээс доош буулгахгүй. Glencore сая ирээд бас яг буулгууд наадах гэж тэгч болгож болно. Яг Glencore Рио Тинтод нийлэх гэдэг учраас яг бид нар бол наадах гэж тэг болгож болно. Яг асуудал. Яг танай дээр бол бас зэсийн үйлдвэрийг барих мөнгөний бас хэн баг хүүтэй зээл олж өгөө гэсэн тийм санал тавьсан юм шиг. Тэрний зандан шатар олзуурч аваад манай засгийн газраас одоо их баг хүүтэй зээлээр 5 толгойн цахилгаан станц буюу зэсийн үйлдвэрээ байж болох нэ гэд барж тендер сонгож шалгуулж явуулах зарлаад ах шиг үлээ. Тэгэхээр би бол тэрийг хараад инээсэн. Би энэ хэл. Тэ. Өөрсдөө зарлаа зирогоор хэлэхэд над тийм гаргалгаа нэг байхгүй. Яг зөв надад тэр хууль эрхцэн талаас нь ч байгаа, эдийн засгийн тооцоо талаас нь ч байгаа. Тэгээд ийм надад гаргалгаатай учраас би Монголын ард түмэндээ хандаж юу хэлэх вэхээр намайг тэр ажлын хэсэгтээ ингээд холбуулаад ажиллуулад өгөөч. Би одоо тэндээс
өнөөдөр нөгөө шумаа гэж цалин өгөх гэдэг юм биш шүү дээ тийм. Үнэхээр миний гаргалгаагаар Монголын засгийн газар Монголын ард түмэнд хэдэн тэрбум долларын орлого олж ирэх юм бол Монголын ард түмэн өөрсдөө яхаа мэдэх бил гэдэг. Яаж урамшруулах өгөө тийм ээ. Тэр нэг Монголын ард түмэнд өөрсдөө нь үлдээе. Монголын засгийн газарт бас тэрийг үлдээе. Ийм хүнийг өөрсдөө яаж урамшуулах мэднэц тийм ээ. Дэлхийн жишг тэгтээ тэргүй бас тийм жишг байдаг юм байлээ. Ер нь бол тэр нь болохоор үнэхээр өөрсдөө мэдэх асуудал гэдэг буйнаараа бол үлдээж болно. Надад тэгтээ тэргүй тэрнээс илүү зөндөө гаргалгаанууд зөндөө надад боломжууд байгаа. Яг би DFAS гэдэг dynamic нэг forensic auditing system буюу dynamic digital forensic auditing system буюу dynamic fiscal accountability system гэж энийг би зохион бүтээсэн юм учраас миний энэ санаа цаашдаа явна. Энийг би тэгтээ тэргүй явуулна. Яг л энэ миний оюуны бүтээл учраас тийм энийг би ихтэй Facebook дээр бас албаар санаатай тавьсан. Ягаад тэгэхээр хамгийн түрүүнд дэлхий дээр энэ санааг гаргаж тавьсан хэмбэ гэдэг нь Facebook дээр яг Facebook дээр тэр бичлэг арилжих байх л да. Сарын дараа ч юм уу. Тэгтэл олон түн мэдж байгаа, мэджиг гэж би санаатай тавьсан миний LinkedIn дээр ч гэсэн байгаа. DFAS-ийн эзэмшигч, энэ санааны эзэмшигч гэдэг нь байгаа. Одоо би энийг бүгдийг ингээд оюуны өмчийн газар бүртгүүлээд Монголын болон Америкийн тэр утга дэлхийн оюуны өмчийн газар бүртгүүлээд ингээд патент авчих юм. Өнөө маргаашгүй болцсон тэр бол асуудал бүгдээр бэлэн болчихсон. Би ингээд хэвлэлтсэн байж байгаа. Ингээд байж байна. Бүгдээр гаргалгаа монголчуудад олон тэрбум долларын орлого оруулах. Одоогийн 150-аас 200 сая долларын л орлого олж ирж байгаа. Амнат буюу роялтига. Би энийг хэд дахин өсгөж өгөх гэдэг шүү. Энэ бол би яагаад ийм ихтэлтэй яриад ирэхэд би үнэхээр тооцоо эдийн засгч хүний хувьд инженер эдийн засгч хүний хувьд тооцоог нь хийчихсэн, гаргалгаагаа гаргацсан, хууль эрхчлийн талаас нь бүх бас боломжуудын сорихоо судаад үзсэн. Тэгэхээр гарцаагүй мад тавихаар тийм над шийдэл байгаа. Рио Тинтогийн маш өндөр үнэлгээтэй өмгөөлөгчд байсан ч үүсгэж чадхааргүй. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй тийм гаргалгаа байгаа. Тийм учраас намайг оруулж өгөөч. Энийг алдах юм бол энэ алтан боломжийг ягаад алтан гэж байгаа юм гэж алтан боломж бол 31-нд манай Монгол дутуу долимог хэмээгээд хүлээн зөвшөөрчмөл тэр гэрээний дагуу манайхан үүрэг хүлээч нэ. Үүргээрээ явахаар дахиж энэтэй зарг үсгэж болохгүй. Акутик асуудлыг дахин сөгч болохгүй, зөхгүй. Тэр гринкорд гэхдээ тэр нийлчихэр чинь бас энэ нөгөө гринкордоо нийлэх гээд ингээд батин заадгаа энэ хугацаа өнгөрчнөө. Тэгэхээр чи энэ гой боломжууд алдагдах гэдэг учраас ийм сайхан алтан үе цаанаасаа монголчуудад заяасан ийм ганц олдож байгаа боломжийг ашиглах хэрэгтэй шүү. Энийг алдах юм бол дараа нь харамсаад барахгүй шүү. Айгүй бол нэг үүдийн энэ процесс явцаар явах юм бол өртөө үлдээд хүүний зээлийн хүү өссөөр байна. Манай ногдол ашиг хойшилсоор байна. Ийм л байх болно шүү. Яг хамгийн өдрөөр бодоход 32 он 35 он хавцаа юм шиг үлээ. Минийхээр бодоход миний тооцоор бол шууд гэрээ игдээд хүчин төгөл гэрээ чинь шууд хүчин төгөл орно шүү. 2 сараас эхлээд мөнгө орж ирж шүү Монгол. Яг одоо DFAS шууд тэр мэдээлэл дээр суйрлуулаагүй. Тэгвэл хамгийн өөр нэг хэлбэр нь юу гэхээр 34% ашиг 34% байгаа шүү дээ. Тэрийг би шууд хувиргаад орлогын 10% руу шилжүүлээ бодцсон. Нэг л долларыг төгрөг рүү шилжүүлэхдээ адилхан юм хувиргаад бодцдаг арга байгаа байхгүй юу? Тийм аргаар 34% ашигын 34% авахыг орлогын 10% болгоод шилжүүлсэн. Энэ хоёр тэнцэж байгаа юм. Тэгэхээр одоогийн авж байгаа 5% royalty дээрээ 34-д ногдохыгаа шууд орлогоос нь 10% болгоод авчихаар 34 ашигын 34% авсантай адилхан болчихж байгаа. Тэгээ ийм хувь байгаа. Тэгэхээр 15% шууд орлогоос нь авчихвал бид нар тэр зардал мардал хэд болгож өсгөх нь бид нар хамаагүй болно. Тэгэхгүй одоо зардлаа яагаад хэн чадахгүй учраас ингээл маргаан дуусахгүй болсон. Энэ миний асуудлыг шийдснээр Монголд ч ашигтай, Рио Тинто ч. Яагаад Рио Тинтод ашигтай гэж? Рио Тинто Монголтай маргаангүй болно. Хоёрдугаар нэр хүнд нөсөн дэлхийн зах зээл дээр. Тэр хувьцаа нөсөн. Яагаад гэвэл маргаангүй асуудал болчихгүй. Хувьцаа эзэмшигчтэй хувьд бол амар болчих жоохгүй. Тэгвэл одоо хүртэл байнга л маргаантай нэг Монголын засгийн газартай ард түмэнтэй хамбаад ингэснээр манай Монголын ард түмний зөвшөөрлийг авчиж байгаа юм. Ийм ашигтай байгаа шүү. Рио Тинтог.
хувьцаа өснө, нэр хүнд өснө. Энэ бол Rio Tinto-д нэг хэдэн тэрбум доллар алдахаас илүү чухал шүү. Rio Tinto-гийн нэр хүнд. Тэгэхээр Rio Tinto нэр хүндээ бодоод Монголын ард түмэндээ засалтай зөвшөлтсөөд цаашдаа шударгаар илтүүд явцгаая. Сайхан харилцан ашигтай явбал бид аль алин ашигтай та нарт та нар Glencore-тойгоо нийлээд дэлхийн нэг номерын компани болоо явна л тийм. Тэр бид нар монголчуудад бас ашигтай. Ийм учраас харилцан ашигтай явъя. Нэг талд ашигтай яваад иж болохгүй. Монголчуудыг дорд үзэж болохгүй. Монголчууд одоо 9 оны монголчууд биш болсон. Тийм. Мэргэлтэй улсууд бас байдаг гэдгийг бас хүлээн зөвшөөрөх аргагүй. Монголчуудыг дандаа нэг 100 жилийн өмнөх монголоор нь төсөөлж болохгүй. Тийм. Монголчуудад мэдлэгтэй, боловсралтай ийм усуд байна. Би өөрөө энэ Америкт ирээд 11 жил болсон. Би дэлхийгээр олон газар явсан. Австрали руу би 3 удаа явсан. Австралийн засгийн газрын бүх зардлаар. Австралийн ард түмэн тэр мэргэжлийн усуд янзын тэл шимбэг мэднэ. Герман би өөрөө уулуурхай инженерийн дэвсгчээр төгсөн. Германы мэргэжлийн усуд тодорхой усуд мэднэ. Мэддэг усуд нь мэдээж. Би Герман руу бас Монголын уулуурхай усуудыг 2 удаа авч очиж бүх технологиг үзүүлсэн. Нөхөн сэргээлтийг үзүүлсэн. Брикет шахам төлш яаж үлддэг үйлдвэр дээр очиж үзүүлсэн. Би өөрөө зохион хамтран Германы талдаа хамтран зохион байгуулад орчуулагч нь хийж явсан хүний баталгаатай хэлж байгаа маа. Тэгэхээр би өөртөө хэтгэлтэй хөө. Би Монголын тэргүүний сэхэд сэдэшин яндаг гэж хүний хүүхд юм аа. Тэгэхээр наад чиг Facebook дээр ил тод байдаг хүн байхгүй шүү.